За бүгдээрээ сайн байцгаана уу? 30 өдөрт 10 сарын челленжийн маань 10 дахь дугаар эхэлж байна. Энэ бичлэг маань маш богинохон болоод өрнөх болно. Би өөрөө өчигдөр зураглаачийн ажил хийсэн. Тэр ажил маань ямар ажил вэ гэхээр уралдантай нэг аюу гоё загварын уралдантай нэг найз маань байдаг шүү дээ. Тэр найзын маань одоо шин загварууд гарсан. Тэгээд тэр загварт нь зориулаад модель хөөрхөн октоудтай хамт нэгэн өдөр рeel хийсэн. Тэр реелийг бүгдээрээ ямар ч тааш хамтдаа харцгаая. За ямар ч тааш манайхаа. За ингээд ер нь болоо. Ингээд үлдсэний та нар өөрсдөө яг энэ харагдаж байгаа Instagram хуудас руу дагаж ороод энэ үлдсэн миний энэ яг хийсэн реелийг ороод үзэж болно шүү. Яг 100 цаг ирсэн 100-ны энэ дэлгэр цагт октоудын маань ганц гангараа гэдэг шиг амар гоё загвар байгаа байхгүй юу. Хэрвээ би эмэгтэй хүн байсан бол яг найзынхаа энэ хийсэн одоо энэ корсетнуудаас ер нь бол худалдаж авч би өмсөж одоо жигэн өөрийгөө гайхуулах байсан. Go ahead, be gone with it. Come to the back. Go ahead, be gone with it. VIP. Go ahead, be gone with it. Drinks on me. Go ahead, be gone with it. Go ahead, be gone with it. Look at those hips. Залуучууд маань тэгээд өөрсдөө өмсч чадахгүйгээс найз октоудаа гоё бэлэг болгож авч өгч болно шүү дээ. Play time одоо ямарваа нэгэн ивент үйл ажиллагаан дээр бол ийм хувцастай явж байвал вау. Үнэхээр нүд бүлтэлнэ. Би бол эмэгтэй байсан бол би үүнийг өмснө нэрээ. За тэгээд дараачийн бас өчигдөр дахиад нэг зураглаачийн ажил хийсэн. Тэр нь ямар ажил вэ гэхлээр энэ бол маш гоё, тийм дурсамжтай хүний нандин мөч байсан. Тэгээд би бас давхар өөрөө догдолсон. Энэ нь юу вэ гэхлээр одоо Монголд амьдарч байгаа гэр бүл нь Америк улсад 21 жил Америк улсад амьдраад 21 жилийн дараа эх орондоо ирсэн тийм торгон мөчийг би бичиж авсан. Тэгээд ямар ч энд бол дүрсэлж та нарт үзүүлэхгүй. Яагаад гэвэл тухайн гэр бүлийн юмыг би одоо зөвшөөрөл аваагүй болохоор бас тэгээд тэр гэр бүл маань одоо тэр бичлэгийг хийлгэснээрээ тухайн өөрсдөө авч үлдэж байгаа тийм нандин мөчөө дурсамж болгож авч үлдэж байгаа бичлэг юм байна лээ. Америкаас ирсэн эгч маань одоо яг одоо миний энэ өмссөн байгаа малгайг надад бэлгэлсэн. Ийм гоё малгай бэлгэлсэнд баярлалаа. За тэгээд өчигдөр иймэрхүү хоёр гайхалтай мэдрэмж догдлол бүх зүйл ингээд шаардсан маш гоё ажил байлаа. Орлогын хувьд гэх юм болвол би тухайн бичлэгнүүдээ монтажлж өгч дуусаад цалингаа авна. Тэгэхээр тэр үед бичлэгний маань орлого ингээд нэмэгдээ явна. Бас давхар нэг зүйлийг та бүхэндээ танилцуулъя. За дундуур нэг халтгаан рекламны пауз явуулчих. Яагаад гэвэл би одоо өөрийнхөө бичил бизнесийг танилцуулах гэж байна. Өөртөө би одоо Game Hub гэж суугаараа анимд дуртай бүх залуучуудаа анимын фигур худалдаалдаг байсан. Одоо байгаа. Гэхдээ үргэлжлүүлээд худалдаална. Одоо бүр анимын өлгийн нутаг Япон орноос нь бүр оригинал фигуруудыг оруулж ирж худалдаалах гэж байгаа шүү. Тэгээд Game Hub гээд сувгтай тэр сувгийг маань орж дагаад намайг дэмжиж энэ бас гоё фигурнуудыг маань худалдаж аваарай. Бүр оригинал фигурнууд нь тун удахгүй Японоос ирэх гэж байгаа. Тэгээд энэ 30 хоногтой багтаад амжих юм бол энэ бас миний орлого болж арах юм шиг баярлаа. Тэгэхээр би ингээд Game Hub гэдэг өөрийн гэсэн пэйж хуудастай. Фигур гэдэг чинь ер нь бол залуучуудад хандаж хэлэхэд тоглоом биш шүү. Энэ бол сонирхлын цуглуулга одоо өөрсдийн одоо ийм хобби гэсэн үг шүү. Ер нь бол тэгээд фигурнүүдээ одоо ингээд яг оригинал Япон орноос ингээд оригинал фигурнүүдээ оруулж ирж ингээд худалдаалах гэж байгаа. Тэгээд энэ бас миний одоо энэ 30 хоногтой багтаж чадвал энэ бас миний маш том гоё орлого болох болно. Тэгэхээр та бүхэн маань бас миний бизнесийг дэмжиж надаас дуртай анимийнхаа дүрийг худалдан аваарай. Баярлалаа. За тэгээд өнөөдөр бичлэг бол энэ хүрээд ерөнхийдөө өндөрлөн. Би ерөнхийдөө ингээ ажил хийж байгаа шүү. Хэд хэдэн одоо ажлын захиалгууд бас ороод ирсэн байгаа. Тэгэхээр та бүхэн маань ингээд намайг алга болцсон байна гэж бити санаа зовоорой. Би байгаа шүү. Яагаад гэвэл тэгээд шинэ сар эхэлж байгаа болохоор өнөөдөр яалчгүй ингээд та бүхэндээ яг ингээд богинохон чултгой яг ингээд амьд минь ажиллаа хийгээ явж байгаа гэдгээ та бүхэндээ мэдэгдэх гээд. За тэгээд бүгдээрээ шинэ сардаа бүгдээ үзүүлээд өгөөрэй. Тэгээд намайг дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Лайк, шеэр харамгүй хайрлаж байгаа, сэтгэлдлүүдээ харамгүй бичиж байгаа тэр хүмүүстээ бүгдэд нь баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд би байгаа шүү. Дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа.